За хамтдаа чимээгөө цагаа эхлүүлье. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв дийлдэшгүйг дийлэх нь. За Библийн ишлэл Иохан 10:28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээж мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс аавуугаа бөгөөд тэднийг хинч эцгийн гараас булааж чадахгүй. Би болон эцэг нэг юм гэж айлтлаа гэж. За хамтдаа залбираад эхлэе. Аваа тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй үргэлжлүүлэн яриач гэж залбирч байна. Амен. Үхлээс амьлах болно гэдгээ Есүс шав нартаа хэлсэн. Дийлдэшгүйг дийлэх замаар, хэлснээ хийх замаар мөн хэлсэн зүйлсийнхээ үнэн болохыг нь нотлоод зогсолгүй мөн өөрийнхөө хэлсэн бүхнээ ч нотолжээ. Есүс амьд учраас бидний Бурхан амьдралд маань идэвхтэйгээр оролцсон байдаг гэсэн гайхалтай итгэлтэй байдал биднийх болсон. Үнэн дээр биднээр дамжуулан түүний амьд буйн нотлох баримтыг бид хардаг. Бид залбирахад Бурхан хариулдаг. Бусдын зүрх сэтгэлд тэр ажиллаа хийж бас амьдралыг нь өөрчлөхийг бид хардаг. Гэмээс маань цэвэршүүлээч гэж бид түүнээс гуйхдаа бид түүнээс уучлалыг хүлээн авдаг. Гэм буруу аль хэдийнэ үгүй болсон бөгөөд эцэгтэйгээ шинжлэгдсэн нөхөрлийн гайхалтай мэдрэмжийг бид мэдэрдэг. Яагаад вэ гэвэл учир нь тэр бол бодит юм аа. Ямар нэгэн зүйл үнэн байх үед тухайн зүйлийг хамгаалах талаар та санаа зовох шаардлага огт байдаггүй. Та зүгээр л үүний дагуу амьдарч Бурханд найдах үед үр дүнг нь тэр хариуцах болно. Есүс бидний өмнөөс нас барж дахин амьлсан учраас бид бол Бурханы уучлагдсан хүүхдүүд. Бөгөөд бидний төлөө түүний хийсэн зүйлийг устгахан үгүй хийх ямар ч боломжгүй. Иохан 10:28-30 дээр би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс аавуугаа бөгөөд тэднийг хинч эцгийн гараас булааж чадахгүй. Би болон эцэг нэг юм гэж айлтлаа гэж амладаг. Та энэ амлалтын мөнхийн байдал ба баталгааг сонсож байна уу? Тэр бүхэл таныг ч оруулаад хинч таныг түүнийх болсны дараа эцгийн гараас булааж чадахгүй гэжээ. Мөн Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй. Харин мөнх амьтай байх болно гэж амладаг. Үүнээс гадна эсвэл хэрвээ гэж Бурхан хэлээгүй. Тэр мөнх амь гэж хэлсэн. Энэ нь мөнхийн мөхөд эргэж буцалтгүй 100% тодорхой гэсэн утгатай. Мөн тэр үүнийг түүнд итгэх хүн нэг бүр санал болгодог. Есүс үхлээс дахин амьлсан учраас аврагч хэмээн бид түүнд найдах юм бол баталгааны хамтаар аяндаа урагш аялах боломжтой бөгөөд бид түүнтэй хамт мөнхийн мөнхөд амьдарч бас хаанчлах болно. Загалмай ба түүний дахин амьлалтын итгэлтэй байдлыг дахин амьлсан аврагч маань танд өнөөдөр бас өдөр бүр сануулan мөн зүрхийг тань гүн гүнзгий бэлхам дөгнөр хизээч дуусашгүй баяр хөөрөөр оромшуулах болтугай гэж байна. За хамтаа үргэлжлүүлээд Библийн ишлэл уншийе. Иохан 3:16. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгийг өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай болох юм аа гэж. Амен. Тэгээд бидний төлөө цорын ганц хүүгээ өгсөн Бурханд өдөр бүр талархаж амьдарцгаая.